За сайн байцгаана уу? Та бүхэндээ ингээд өнөөдөр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд яг өнөөдрийнхөө видеог яг чин сэтгэлээс ярих гэж бодлоо. Тэгээд яг миний зүгээс гэх юм бол би YouTube сувагтай болъё гэж бодоод бараг 15 за яста худлаа ирсэн үнд бараг 20 жил боллоо. Тэгээд яг энэ бүх хугацаанд яагаад сувгаа нээхгүйсэн бэ гэхлээр ерөөсөө л би нэг тийм одоо чинь би болохгүй байгаа тий миний эргэн тойронд яг ингээд гоё бичлэг хий гэхлээр гоё тийм нэг арга хэмжээ ивентүүд болохгүй байгаа юм шиг санагдаад тий ингээд миний одоо зүс царай бас болохгүй юм шиг ер нь л ингээд нэг юм дандаа л нэг юм дутуугийн мэдрэмжтэй байснасаа болоод YouTube видео хийхээ ингээ хойшлуулсаар агаал үдийг хүрчлээ л дээ ингээд энэ олон жилийн хугацаанд би ингээд YouTube сувагтай болъё гэж бодоод байсан боловч бусд хүмүүс юу гэж бодох бол миний байгаа байдал, миний одоо амьдарч байгаа орчин яг энэ бусад хүмүүсийн YouTube суваг шиг гоё биш вэ гэж боддог ч юм уу тий. Тэгж бодсоор байгаад айгүй их цаг хугацааг алдсныг ер нь бол одоо ойлгож байгаа. Тэгээд яг та нар энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Та нарт одоо бас ингээд над шиг ингээд суугаа нээж чадаагүйгээр ингэж удажсэн үү? Эсвэл одоо хүртэл нээж эхлэегүй байна уу? Нээхийг хүсэж байгаа юу гэдгээ та нар комент хэсгэн дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд яг сүүлийн үеүүдэд надад одоо яг юу бодогдож байна вэ гэхлээр би амар их залхаад байгаа байхгүй юу? Яг чин сэтгэлээсээ ингээд видео хийчмээр байдаг. Ингээд гоё ингээд миний дотор нэг бүтээлч халуунаа байгаад байдаг. Тэгээд ингээд тэр бүтээлч халуунагаа ингээд гаргаж ирээд ингээд юм хийгээд эхлэе гэж бодохоор ерөөсөө нэг төгс нөхцөл байдал нь бүрдэхгүй байх гэж өөртөө ингэж хэлсээр хагаад магадгүй тэр миний айц байгаад ахах л та тий. Тэр айцаасаа болоод ерөөсөө суугаа нээж чадахгүй байсан. Тэгээд энэ бүхнийг яг одоо ойлгоод тэгээд өөрөө бүр ингээд хитрхи удаан хүлээхээсээ хитрхи их залхаад гэх юм уу. Тэгээд одоо бол би зүгээр л хийж эхлэе гэж бодож байна. Бусдгүй намайг шүүж болно, магтаж болно, яаж ч болно тийм ээ. Гэхдээ төгс цаг хизээж гарч ирэхгүй гэдгийг ойлгосон учраас төгс биш байсан ч гэсэн би видеого хийх болно. Яагаад гэхлээр миний цаг хугацаа хизээж намайг хүлээхгүй цаг хугацаа маш хурднаар өнгөрч явсаар байна тий. Гэтэл миний зүрхэн дотор байгаа гизэн дотор байгаа тэр хүсэл тэр видео хийх хүсэл маань ингээд байгаад тэгээд ингээд цагийг маш их алдаад байгаа учраас одоо би цаг хугацааг алдахгүй ингээд видеонуудаа хийгээд ахыг цаашаа үргэлжлүүлж хийсээр байх болно гэж энэ видеог хийсэн юм. Тэгээд та бүхэндээ танилцгаа таатай байна. Намайг Халуна гэдэг. Тэгээд миний YouTube сувгийг өргөжлүүлэн үзээрэй. Би тэгээд амьдралынхаа талаар мөн өөрийнхөө ойлгож авч байгаа шин контентуудыг одоо янз янзын ревю очиж үзсэн газруудынхаа ревюг ер нь бол амьдралдаа тааралцж байгаа амьдралд болж байгаа гой сонирхолтой зүйлүүдээ бичиж үлдээсээр байх болноо. Тэгээд миний YouTube сувагтай та бүхэн минь хамт байгаарай. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд миний YouTube сувагт морил